За сайн бацгаана уу. Хамгийн эхлээд компаниа танилцуулъя. Хант шүт трейд компани маань 2013 онд байгуулагдсан. Одоо 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн 4-5 жил бол талх нарын бовны тоног төхөөрөмжөөр дагнан ажиллаж байгаа. Та бүхэн сайн мэднэ. Бид нэр зөвхөн Турк улсаас тоног төхөөрөмж оруулж ирдэг. Тоног төхөөрөмжүүд маань 2 жилийн баталгаат хугацаатай. 2 жилийнхээ хугацаанд үйлдвэрийн нэрийн өмнөөс баталгаад засвар үйлчилгээг Хант шүт трейд компани өөрсдөө даан хэрэгжүүлж явдаг юм аа. За бидний оруулж ирж байгаа талх нарын бовны төхөөрөмж болохоор ерөнхийдөө дундаас дээш хэмжээний талхны үйлдвэрт нарийн бовны үйлдвэрт зориулсан тоног төхөөрөмж учраас аль болох ер нь их хэмжээний үйлдвэрлэл хийдэг хүмүүст илүү дүрхэм гэж бид нэр үзэж байгаа. Ер нь бол 1000-аас дээш талах хоногт үйлдвэрлэдэг газрууд хандвал зүгээр. Зарим хүмүүс 10 талах хиймээр байна, 1 талах хиймээр байна, 100 талах хиймээр байна гэж асуудаг. Тэгэхээр ийм өрхийн юм уу жижиг хэмжээний үйлдвэрлэлд манай төхөөрөмжүүд хүчин чадлын хувьд нэлээд агтчаад байдаг юм л та. Тэгэхээр таны хувьд та өнөөдөр 100 талах хоногтой хийгээд борлуулах гэж байгаа бол манай дээр байгаа тоног төхөөрөмжийг аваад талхаа үйлдвэрлээд хийнэ гэхээр эдийн засгийн хувьд ямар нэгэн ашиггүй тал руугаа тийм ээ мөнгөө төгтсөн тийм нөхцөл байдал үүсгээд байдаг учраас төхөөрөмжийн маань хүчин чадалд уялдуулаад ерөнхийдөө 1000-аас дээш талах үйлдвэрлэдэг бол та манай хуудас руу мессеж өчээд манай хуудасны мессенжер хэсэгт нь хандаад хариу зөвлөгөөг авч болно. За одоогоор 30-аад компани жижиг том цехүүд манайхаас тоног төхөөрөмж авсан байгаа. Тоног төхөөрөмж авсан газруудын цехүүдийн бичлэгийг нь манай хуудасны видеос буюу бичлэгүүд хэсгээс нь хүлээн авч үзэж болно. Тоног төхөөрөмжийн үзүүлэлт техникийн мэдээллийг нь болохоор фотос буюу зургууд хэсэгтэр каталогны зурагтай зургууд байдаг. Хажуудаа хүснэгттэй тухайн хүснэгтнээс нь хараарай. Зарим хүмүүс маань гурил зурагч хэдвэ гэж асуудаг л да. Тэгэхээр гурил зурагч болохоор нэлээд олон загвар байдаг. Мөн дээр нь тогооныхоо хэмжээнээс шалтгаалаад маш олон хүчин чадалтай байдаг. Тэгэхээр шууд тэд гээд үн хэлэх гэхээр ерөнхийдөө жоохон хэцүү болчдөг учраас энэ зурагчны ийм килограмм нь ямар үнэтэй вэ гэдэг юм уу, энэ шарах шүгэний тэдтэй нь хэдвэ гэдэг юм уу тодорхой асуухын тулд тийм ээ манай хуудасны зургууд хэсэгтээ бас их найзлаарай. Тэгээд төхөөрөмжөө эхлээд өөртөө сайн судлаарай. Технологичтойгоо зөвлөөрэй. Манайх хэдэн төрлийн ямар талах хийх вүлээ, хийх гэж байгаа вүлээ, хийж байгаа вүлээ тийм ээ. Энэнд маань аль төхөөрөмж нь тохиромжтой вүлээ. Зурагч нь ямар байвал зүгээр юм босоо зуралтай байх юм уу, налуу зуралтай байх юм уу, шарах шүгэн иргэдэг байх юм уу, тавцантай байх юм уу тийм ээ. Граммлагч маань хэдэн граммаар манай талах маань хэдээс хэдэн граммаар таслагдах вүлээ, граммлагчаас нь алийг нь авах вүлээ ч гэдэг юм уу. Ерөнхийдөө жоохон судалгаа хийгээд бичих юм бол бидний хувьд ирсэн олон мессежинд хариулахад илүү амар, илүү дүхэмтэй байдгийн шүү. Тэгэхээр бүх хүмүүсээс буцаагаад танаа хэдэн талах хийдгийг, хэдээс хэдэн граммаар тасалдгийг, зурмагч нь ямар юм гээд асуух шаардлага гардаг. Тэгэхээр ийм алхмуудыг алгасахын тулд илүү тодорхой мэдээлэл богино хугацаанд авахын тулд аль болох өөрсдөө төхөөрөмжөө сайхан судлаад тэгээд мессеж илгээгээрэй гэж хүсмээр байна. Шоколадаар өнгөлөгч машин гэж асуусан байна. Энэ нарийн бовны цехтэр асууж ах шиг байна те. Нарийн бовны цехтэр бол манай хуудсан дээр зөндөө олон бичлэгүүд байгаа. 4-5 төрлийн төхөөрөмж байгаа. Нэг төхөөрөмжн дээр мини гэж бичсэн байгаа төхөөрөмжн дээр бол хамгийн багадаа 150 төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа. Тийм учраас үзмээр байна гинэ. Том төхөөрөмжн дээр бол 300 орчим өөр төрлийн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Тэгэхээр ихэвчлэн печен төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Нарийн бовны төхөөрөмж болохоор нөгөө дотроо шанцтай, шанцгүй гэж 2 янзын гардаг. Тэрийг нь бас судлаарай. Ерөнхийдөө хүчин чадал нь нэг цагт 150-аас 250 кг бүтээгдэхүүнийхээ том жижигээс шалтгаалаад янз бүр байдаг юм аа. Тэгэхээр тэрийгээ бас харж агаад аль төхөөрөмж нь танай үйлдвэрлэлд зохихоор байна гэдгийг нь үзэж агаад тэгээд тэр бичлэгнийхэн доор
бас бичиж болно. Аль эсвэл үзэж байгаа бичлэгнийхээ скриншотыг хийгээд мессеж хэсэгт энэ төхөөрөмжийг асуух гэсэн юм аа гэд асууж болох юм шүү. Хаанаас ч ажиллагааг нүцэх вэ гэд энэ цар тахлын нэг хөл хорой энэ төр тавигдсны дараа бол ямар төхөөрөмж сонирхож байгаас чинь шалтгаалаад хаана авчиж үзүүлэхийгээ бол бид нэр бас шийдэн таны сонирхож байгаа төхөөрөмжийг ажилуулж байгаа тэр цэгтэр дагуулж очиод үзүүлнэ. Талхны тоног төхөөрөмжийн тухайд бол төхөөрөмж маань маш чанартай. Ерөнхийдөө бидний өгж байгаа заавар зөвлөгөөг дагаад гамтай арчилгаа тортлогоог зөв хийгээд ашиглаж байгаа тохиолдолд насны тоног төхөөрөмж болно. Манай бичлэг дээр байгаа газрууд хэрвээ та нарын таньдаг газар байх юм бол тийм ээ мэддэг газар байх юм бол буцтаад манай төхөөрөмжийн чанарыг мөн манай үйлчилгээний талаар асууж лавлаж болно. Захиалга өгөхдөө бол тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 60%-ыг нь урьдчилан олгож төлдөг. За тэгээд Монгол улсад хүрэлцэн ирэхээр нь 30%-ыг нь төлдөг. Бид нэр танай ажлын байран дээр очиод тоног төхөөрөмжөө ажилуулад хүлээлгээж өгсөний дараа үлдэгдэл 10%-ыг нь төлдөг юм аа. Тэгээд энийг бас бид нэр ерөнхийдөө гадаадаас тоног төхөөрөмж худалдан авж байгаа компаниудын хувьд бас боломжийн нөхцөл гэж үздэг. Яагаад тэгэхээр бид нэр хятадаас ч юм уу тийм ээ хамгийн ойрын хөршөөсөө жижигхэн хэмжээний төхөөрөмж авахд хүртэл мөнгөө 100% төлөх хэрэг гардаг. Хүрээд ирэхэд тэр нь заримдаа өөр андуурагдсан байх ч юм уу солигдсон байх тийм ээ магадлал гардаг. Тээврийн зардал юм буцаагаад явуулахад хэцүү ийм нөхцөл байдлууд бас үүсээд идэг учраас энийг бас их боломжийн нөхцөл гэж бид нар үзэж байгаамаа. Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэж байна. За 2013 оноос хойш гэхээр одоо ерөнхийдөө 9 дахь жил рүүгээ орчихлоо. За өөр юм асуулт үү? За манай дээр турк инженер ажилдаг байнгын Монгол улсад оршин суудаг турк инженер байгаа. Тоног төхөөрөмжийнхөө суйрлуулалтыг болон засвар үйлчилгээг хариуцаад ажиллаад явж байгаа. За тэгээ дахиад сануулхад манайхан залхахаараа төхөөрөмж хідвэ гэдээ асуудаг. Төхөөрөмж гэдэг маань айгүй ерөнхий ойлголт учраас тийм ээ. Аль төхөөрөмж ярьж байгаагаа ямар хүчин чадалтай том жижиг ярьж байгаагаа тодорхой хэлэх юм бол илүү бидний хувьд хаана цаг хэмнэн бүс бас зөв ойлголцоход тустай байдаг юм шүү. Тэрийг давхар хэлье. Тэгээд үнэхээр энэ талх нарын боовны чиглэлээр ажиллая гэж бодож байгаа бол эхлээд өөртөө сайн судлаарай. Технологичтой бас уулзаарай. Технологичтой уулзаарай гэж би айгүй олон хүнд хэлдэг учраас энийг энэчээ тодтогч хэлмээр байна. Яагаад гэвэл та энэ зах зээл рүү орохдоо ямар үйлдвэрлэл хийж хөл дээрээ босгож байгаа вэ гэдгээ эхлээд шийдсэн байх хэрэгтэй. Гадуур дандаа маш их зарагдах хэмжээний талхыг та дуурайлгаж хийгээд бол амжилтанд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр таны талх юугаар онцлог байх юм, ямар байх юм гэдгээ та шийднэ. Хэдэн төрлийн талх хийх вэ гэдгээс шалтгаалаад таны авах тоног төхөөрөмж бас өөрчлөгддөг юм шүү. Жишээлх юм бол түрүүн ярьжсэн гурил зурагчин дээрээ ярил л да. Өнөөдөр та хоногт 1000 талх хийх гэж байна гэж ботход тийм ээ нэг төрлийн 1000 талх хийнэ гэвэл таны авах гурил зурагчны хэмжээ, тогооны хэмжээ 150-аас дээш 200 ч юм уу тийм ээ тийм килограммих байна. Гэтэл 10 төрлийн 1000 талх хийя гэх юм бол тийм ээ нэг зураг мараа 100 жишрэг талх хийх учраас гурил зурагч маань жижигхэн байна. Тэгэхээр талхны тоног төхөөрөмжийн үн хэдвэ гэдээ асуучаар надад хариулахад жоохон хэцүү болчихдөг юм л да. Би гурил зурагчийн хэдээр тооцох уу, шарах шүүгээ ямраар тооцох уу? Одоо жишээлх юм бол иж бүрэн гэж хүмүүс их асуудаг. Иж бүрэн гингүүт эн чинь 8-9 төхөөрөмж орчих гээд байдаг. Гэтэл зарим хүмүүс маань 3 төхөөрөмж толгоондоо бодоод надад гурил зурагч хэрэгтэй, хөөлгөгч хэрэгтэй, шарах шүгэ хэрэгтэй гэж бодоод тэр гурыгаа иж бүрэн гэж ойлгоод байдаг. Тэгэнгүүт миний хэлж байгаа иж бүрэн цэхийн үн нөгөө хүний маань дотроо хүлээж байгаа иж бүрэн цэхийн үн хоёр зөрөхгүй байх талтай байдаг учраас технологичтой уулзах хэрэгтэй гэж би хэлээд байгаамаа. 50 талх хийх гэсэн гинэ. 50 талхны талаар түрүүн ярьсан. Ерөнхийдөө дундаас дээш хэмжээний үйлдвэрлэлд зориулсан хүчин чадалтай учраас 1000-аас доош талх хийх гэж байгаа газруудад бол манай төхөөрөмж бол ахтах талтай. Ер нь 200-аас доош талхыг бол бараг гэрийнхээ төхөөрөмжөнд хийчихмээр юм байна да гэсэн тооцоолол бол байдаг л юм. Үлцэн ээжка баярлаа.
нэгэнт л энэ ажлыг хий гэж бодож байгаа бол бас өөртөө судлал их зүгээр л дээ. Тэгээд судлаагүй байж хаад яг хөө мэдээч хэрэг бид нар бол тодорхой хэмжээний зөвлөгөө өгөн тэгээд их энгийн асуултууд аюул олон давхарддаг учраас лайв хийгээд хүмүүсийн асуултанд хариулъя гэж бодсон юм аа. За суйрлуулалтын талаар бичсэн байна. За суйрлуулттайг бол бид нэр тухайн үйлдвэр дээр очиж хийж өгнө. Тэгээд хамгийн анхны төхөөрөмж ажилуулахаа бол бид нэр өөрсдөө хийж байгаа. Яагаад гэхээр бид нөгөө 2 жилийн хугацаанд баталгаа гаргаж байгаа учраас төхөөрөмжөө бол тог цахилгаан нь тэр эргэлтэн зөв буруу фаз маз тэр болгоныг нь бүгдээрээ харж агаад тэгээд төхөөрөмжөө өөрсдөө ажилуулнаа. Хамгийн ихний ажилуулалтыг бол бид нэр өөрсдөө хийн. За тэгээд нөгөө цехийнхээ хүмүүстэй хамтраад хамгийн ихний бүтээгдэхүүнийг нь бас хийн. Талхаа хийж болгоно гэсэн үг. Тэгээд нөгөө хүмүүсээ энэ төхөөрөмж дээр ингэж ажиллана шүү гэж зааварчилгаагаар бүрэн хангана. 1 өдөр 2 өдөр бол ер нь бол цуг ажиллаж таардаг. Асуух асуулт юу байна? Энэ төхөөрөмжийнхөө энэ хэсгийг анхаараарай. Энэ талаас нь ийм зүйл болох юм бол энийг нь задлаад энийг нь шалгаарай гэдэг юм уу тийм ээ. Тослогоо нь эндээсээ шүү. 6 сард нэг удаа энийгээ шалгаарай. 2 сард нэг удаа энийг нь үзээрэй гэдэг нарийн зааварчилгааг бол хэлж өгнө. Тухайн төхөөрөмжийг хүлээлгэж өгөхдөө компани технологичуд ажилчид за дээр нь удирдлагаас нь хүмүүсийг байлгаж агаад төхөөрөмж нэг бүр дээр нь арчилгаа тордлогоо болон аюулгүй ажиллагааг нь зааж өгөөд тэгж хүлээлгэж өгдөг байгаа. Компаниудын хооронд гэрээ хийгдэнэ. Баталгаат хугацааг бол 2 жил гэж заадаг. Хэрвээ үйлдвэрийн сэвтээ юм үйлдвэрээсээ алдаатай гарсан төхөөрөмж байгаа нь тодорхойлогдох юм бол тухайн тоног төхөөрөмжийг шинээр сольж өгөх тийм арга хэмжээ авдаг. Одоогийн байдлаар нэг төхөөрөмжийг бол бид нэр тэгж сольж өгсөн. Засвар үйлчилгээний хувьд бол актер одоогоор эвдрээд асуудал үүсгэж байгаа төхөөрөмжүүд бол ер нь бол гараагүй. Төхөөрөмжүүд маань ерөнхийдөө маш сайн. За гэрээн дээр төхөөрөмжийн баталгаат хугацаа 2 жил гэж заагдахын хажуугаар сэлбэг хэрэгслийн баталгаа 10 жил гэж заагддаг. Энийг би бас тайлбарламаар байна. Энэ бас манай нэг давуу тал юм байгаа юм л да. Яагаад тэгэхээр хүмүүс тоног төхөөрөмж авсны дараа төхөөрөмж эвдрээд юм уу тийм ээ ямар нэг төхөөрөмж сэлбгийг нь солих боллоо гэхэд буцаад үйлдвэрлэлүүгээ хандхаараа манайх наатахыг чинь одоо үйлдвэрлэхээ болцсон шин загвар гарцсан наатах чинь сэлбэг байхгүй гэсэн асуудалтай манай үйлдвэрлэл эрхлэгчид тулгардаг. Тэгээд энэ асуудлыг шийдэх гэсэн зорилготой юм л да. Ерөнхийдөө та манайхаас тоног төхөөрөмж авснаас хойш 10 жилийн хугацаанд ямарваа нэг сэлбэг авъя гэхэд манайх бол байхгүй гэж бол хэлэхгүй. 10 жилийн хугацаанд тухайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг танд нийлүүлэх үүрэг бид нэр тухайн тантай хийж байгаа худалдаа авах гэрээгээрээ үүрж байгаамаа. Энийг бас нэлээд том давуу тал гэж бид нэр үзэж байгаа. Тэгээд бид нэр төхөөрөмжийнхөө сэлбгээр хангаад ирэхээр нөгөө монголчлон гэдэг зүйл асуудал ярихдахгүй л гэсэн үг. Та төхөөрөмжөө өөрийнх нь нөгөө үйлдвэрээс үйлдвэрлэгдснээр нь гамтай сайхан хэрэглэх боломжтой гэсэн үг. За өөр нэг давуу тал нь юу гэхээр бид нэр Монгол улсад нөгөө аль биесний төлөөлөгч гэдээ явж байгаа учраас буух эзэнтэй буцах хаягтай гэж манайхан ярьдаг штэ тийм ээ. Тийм л болж таарж байгаа юм л да. Дистрибьюторын бичгийг шаардлагатай гэвэл гэрээндээ хавсаргаж өгж бас болдог. Өөр ямар асуулт байна? Төхөөрөмжийн сэлбэг засвар үйлчилгээ. За энэ дөнгөс ярьчлаа. За орон нутгаас авч болно. Орон нутгаас бол зөндөө л авж байгаа. Бид нэр чинь одоо нэлээд хэдэн аймагуудад төхөөрөмж маань бүр говалтаараа хүртэл очсон байгаа. Хаашаага явах юм бол Хөвсгөл баруун чи явах бол говалтай гэдэг ингээд бас зөндөө олон аймагуудаар очсон байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмжөө бид нэр Монголд авчираад Улаанбаатар хотынхаа гайл дээрээс үйлдвэрлэгчтэй хүлээлгэж өгдөг. Үйлдвэрлэл эрхлэгч маань өөрийнхөө зардлаар тоног төхөөрөмжийг өөрийнхөө ажлын байран дээр аваачна. Шаардлагатай бол бид нэр цуг явдаг. Үгүй бол араас нь явж очиод ерөнхийдөө ачих буулгахт нь бид нар бас өөрсдөө байхыг их хичээдэг. Тэр холоос эрдэнэ төхөөрөмжөө эвдэхгүй тулд гэх юм уу да тийм ээ. Тэгээд очиж Улаанбаатараас очих нутагтаа очиод буулгахт нь хамт байлцдаг. Өөртөө байх нь ер нь зүгээр байдаг. Яагаад тэгэхээр тухайн төхөөрөмж ямар хэмжээтэй байна гэхэд зарим тал нь илүү хүнд байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ талаас нь бүслөрдөж өргөйч гэдэг юм уу тийм ээ. Энд нь олон хүн гараарайч гэдэг юм уу. Тэр талын зөвлөгөө өнөхөр өгжээж болохгүй болдгоо. Алхны цех байгуулмаар санагдвал алхны цех байгуулмаар санагдах юм бол хамгийн эхлээд технологичтой ярилцсан шүү манайхаа. Технологичоос за би энэ талхны үйлдвэрлэл хиймээр байна тийм ээ.
ямар талах хийх вэ? Гадуур одоо 100 төрлийн 200 өөр төрлийн талах байгаа шүү дээ. Тэгэхээр би их түгээмэл зарагддаг. Одоо юу гэдэг 10 жилийн хүүхдэд зориулсан жижигвтер юм хөөрхөн хичээлээ цацралгаар аваад идчихдэг жижигхэн үзмтэй ч юм уу тийм ээ. Тиймэрхүү юм аваад хийгээд ах юм уу? Эсвэл нийтэд зориулсан талах хийх юм уу? Дөрвөлжин талах, дугуй талах одоо ямар байдгийг тийм ээ. Гэтэл бүр эсрэгээрээ тийм ээ элит зэрэглэлийнхэнд зориулсан гадны лангуунуудаар харагдаад байдаг шиг нэг тийм талхнууд байх юм уу? Эсвэл нөгөө нэг диет талах малах байх юм уу ч гэдэг юм уу тийм ээ. Юу хийх вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Технологичтой яагаад зөвлөлдөөрөө гээд байгаа юм бэ гэхээр зууралтаа өөртөө боддог байхгүй. Тэгэхээр таны талханд хичнээн килограмм гурилд хичнээн литр ус орж ийн вэ гэдээс шалтгаалаад манай төхөөрөмж тохирохгүй гэсэн бас асуудал яригддгийг. Тэгэхээр эхлээд ямар талах хийх вэ? Хичнээн төрлийн талах хийх, хоногт хэдэн талах хийх, мөн тэр зурмууд нь ямар байх гэдгээ тодорхойлцсныхаа дараагаар биднэр лөө хандах юм бол яриа маань илүү тодорхой, илүү ойлгомжтой болж таарна. Ямар зураг маань их зурагж ин, ямар маань бага, ямар талах маань зурмаг бага зурагж байгаа вэ? Алийг нь босоо зурагчаар зурах вэ ч гэдэг юм уу тийм ээ. Тэрнээс шалтгаалаад хүмүүс төхөөрөмжөө өөртөө сонгодог. Яг бид нар төхөөрөмж энийн зүгээр гэ энийг нь хүмүүс их авдаг юм а гэд санал болгочих болж л байгаа юм л та. Тэгвэл бид нар таны талах юу вэ гэдгийг мэдж байгаад те хэвхтэй талах юм уу ямар талах юм тэгж байгаад ерөнхийдөө зурагчаа сонгохгүй болохоор хэрвээ та технологичгүй бол бид нэр тэрийг чинь танаас асуухаас өөр аргагүй. Яагаад гэвэл би тань нэг юм өгчдөг та авчираад хэрэглэх гэхээр таны хүссэн бүтээгдэхүүн гарахгүй бол тэр чинь хэцүү байхгүй юу? Тэрийг таал удаан хугацаанд хэрэглэх учраас өнөөдөр би нэг удаа нэг төхөөрөмж зарах нь чухал биш. Миний зарсан төхөөрөмж, миний тань нийлүүлсэн төхөөрөмж таны ажлыг урт удаан хугацаанд нугалж чадчихвэл энэ нь илүү үр дүнтэй юм шүү. Тийм учраас аль болох надад аль төхөөрөмж хэрэгтэй вэ? Зөндөө олон янзын зурагчнууд байхад аль нь манай үйл ажиллагаанд илүү тохиромжтой вэ гэдгийг та өөрөө судалчаад ороод ирвэл их зүгээр. Судлаагүй байвал бид нэр ойролцоогоор бол зөвлөнө. Тэгээд энэ нь яг хамгийн төгс, хамгийн зөв хувилбар байх магадлал нь ер нь бол их өндөр биш. Яагаад тэгэхээр бид нар болохоор хүнсний технологичд тийм ээ. Хүнсний чиглэлийн хүмүүс биш. Техник талын хүмүүс учраас 100% танд тултал нь гоё зөвлөхөд бас хэцүү. Яг манай инженер энтер нэлээд олон газар зөвлөд нэлээд олон газраар яваад ажилласан учраас бол нэлээд сайн хэмжээнд 80-аас дээш хувь хэмжээнд бол зөвлөнө л дөө. Явж энэ төхөөрөмжийг та хэрэглэх учраас цаашдаа та бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг яаж өөрчлөх вэ, яаж нэмэх вэ, хүчин чадлаа хэрхэн нэмэх вэ гэдэг чинь таны толгой дээр буусан, таны мөрөн дээр үрж авах ажил учраас та өөрөө сонгол бас их уулна зүгээр шүү гэж хэлмээр байна. Агуулгад талхны төхөөрөмж. За агуулгад бол талх бэлтгэлийн дөрвөн төхөөрөмж эзэлхүүнд таслагч, бэмбийлэгч, амраагч, хуулагч гэсэн дөрвөн төхөөрөмж байгаа. Энэ дөрвөн төхөөрөмжийн хүчин чадал нь бол нэг цагт 1800-аас 2200 талх бэлтгэх хүчин чадалтай. Гэхдээ энийг 1000-аас дээш талх хийдэг газрууд бол дөрвөлнгийн авч болноо. 1000 талх хийдэг газар бол нэг 3 цаг маг ажиллаулаад унтраачдгийг. Яг төхөөрөмжийн өөрийн хүчин чадлаар нь гэх юм бол эн чинь ажлын 8 цагт бараг 15,000 талах, 2 ээлжинд ажиллах юм бол 30,000 талах хоногт бэлтгэх чадвартай байхгүй юу? Ер нь манай бүх төхөөрөмжүүд хоногт 20 цаг тасралтгүй ажиллах ачааллыг даах хэмжээний чанартай төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр та энэ дөрвөн төхөөрөмжийг авчаад өнөөдөр 1000 талах хийж яж болно. 1000-аас 5,000-ын хооронд та элбэг талхаа хийчин. Иннээс илүү хүчин чадлаа нэмье хоногт 15,000 болгоё, 20,000 болгоё, 30,000 болгоё гэх юм бол та зөвхөн нөгөө гурил зурагч болон шарах шүүгээгээ нэхэ тоог нь нэмээд явчихдаг юм аа. Тэгэхээр энэ дөрвөн төхөөрөмжөөрөө 35,000 хүртэл талах хийх боломжтой гэсэн үг. Технологич гэхээр одоо хүнсний технологич л доо. Тэгэхээр аль болох нөгөө өөрсдийнхөө мэддэг танаа үйлдвэрд явандаа ажиллачаар ч юм уу зөвлөхөөр ажиллачаар тийм талхны технологичтой л ер нь уулзаж зөвлөгөө авна гэсэн үг. Бид нар чинь болохоор ерөнхийдөө нөгөө нэг тоног төхөөрөмжийн чиглэлийн хүмүүс учраас талхны чиглэл дээр танд бол нэлээд нарийн зөвлөгөөг бол өгч чадахгүй хэмжээнд ерөнхий
зөвлөгөөг бол өгч болно. Талхыг чинь харж агаад буруу талх бол ийм ердийн талх бол ийм гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү төрлийн ерөнхий асуултанд бол хариулах боломжтой. Тэгээд таны одоо толгоондоо ботсон би нэг ийм л талх хиймээр байна. Яах вэ гэсэн асуултанд бол мэргэжлийн технологич л асуултанд хариулна шүү. 35 грамтай бүтээгдэхүүн шанзгүй пончик шоколадаар өнгөлөх. Түрүүний шоколадаар өнгөлөх гэдгийг асуусан хүн юм шиг байна. Нарийн бооны тоног төхөөрөмжийн хувьд болохоор нөгөө шанцтай бүтээгдэхүүн, шанцгүй бүтээгдэхүүн хийдэг гэдгээр төхөөрөмж маань ялгагдаад явчихж байгаа. Хүчин чадал нь 300 кг цаг гэхээр энэ бол манай төхөөрөмжүүдийг бодвол дараа жоохон агтсан хүчин чадал асууж ийн. Ер нь төхөөрөмж бишээ бүтээгдэхүүн маань жижигхэн байх тусмаа их бүтээгдэхүүн гардаг. Том одоо бид нэр Евен гэдэг байдаг шүү дээ тий. Евен шиг том хэмжээний бүтээгдэхүүн бол цагт 150 кг. Тэгээд жижигвтер 15 20 30 грамтай бүтээгдэхүүн энэ төр бол дээдлэн цагт 250 кг гарах юм билээ шүү манай төхөөрөмжүүд дээр. Давтаад хэлэхэд бол бид нэр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тоног төхөөрөмжөндөө 2 жилийн баталгаат хугацаа олгодог. Сэлбэг хэрэгслэндээ 10 жилийн баталгаат хугацаа олгож байгаа. Тоног төхөөрөмжөө өөрсдөө ажилуулж хүлээлгэж өгнө. Зөв ажилуулах болон аюулгүй ажиллах гэдэг маань хоёр өөр ойлголт байгаа юм шүү. Төхөөрөмжийг эвдэхгүй зөв ажилуулна гэж нэг тустай асуудал байна. Дээр нь төхөөрөмжн дээрээ та өөрөө аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж ажиллана гэдэг бас нэг ийм хоёр асуудал яригадаад байгаа. Энэ хоёрыг хоёулангийн зааж өгнө. Тэгээд бидний тоног төхөөрөмжийг суйрлуулж ажилуулах үеэр тухайн цехт ажиллаж байгаа ажилчид байна. Яг цех дотор ажилдаг, одоо талхаа хийдэг хүмүүс нь гэсэн үг байхгүй юу? Нарийн боо хийдэг хүмүүс нь гэсэн үг. Хоёрдугаарт механикч нь, гуравдугаарт цахилгаанч нь зайшгүй байх хэрэгтэй гэж үздэг. Шаардлагатай бол удирдлагын бас байгаач гэж бид нэр хүсдэг. Тэгээд цахилгаанчдад нь, механикчд нь бид нэр нөгөө арчилгаа тордлогоог нь зааж өгнө. Энэ талыг нь онгойлгоод тосын солиорой, энэ тагийг нь онгойлгоод энийг нь шалгаарайч гэдэг юм уу тийм ээ. Энэ реле чинь шатвал энгийн шүүч гэдэг юм уу. Тийм зөвлөгөөнүүдээ бол инженер техникийн ажилтнууд нь зааж өгдөг юм аа. Тэгэхээр нэлээд улс ортой нөгөө үйлдвэрлэлөө ойрхон дахин очиод байхгүй хэмжээнд сайн мэдлэг олохыг хичээдэг. Төхөөрөмж хүлээлгэж өгөхдөө ер нь 2-оос доош өдөр бол ажиллаж байгаагүй. Холын аймагуд бол 4 өдөр, 5 өдөр ажилладаг. Ажилчид нь өөрсдөө бие дагаад ажилуулад гаршил нь хүлээдэг. Дахиад хэлэхэд манайхаа тоног төхөөрөмжийн үн хэдвэ, талхны төхөөрөмж хэдвэ гэсэн асуултуудад хариулахад айгүй хэцүү байдаг юм аа. Тэгээд би айгүй хэцүү буцаагаад асуух хэрэг гардаг. Тэгээ асуухаар манай зарим хүмүүс зүгээр үнэ хэлчихгүйгээд бас их бухимдалтайгаар ханддаг. Талхны тоног төхөөрөмж, талханд хэрэглэгддэг тоног төхөөрөмж гэхээр каталогоо яг бариад үзэх юм бол 60 гаруй төрлийн төхөөрөмж байдгийн шүү. Тэгээд дотроо бүгдээрээ хүчин чадалтай, нэг төрлийн 100 гэхэд дотроо 4 өөр хүчин чадалтай байх жишээний танд аль нь хэрэгтэйг би мэдэхгүй учраас шууд тэд гээд үн хэлэхэд энэ бас их хэцүү байдаг. Жишээлх юм бол би ус авъя гэд дайраад ах юм бол би одоо юугаа өхөө юм уу хэд гэж хэлэхээ мэдэхгүй ийм байдал үүсчин гэсэн үг л дээ. Яагаад тэгэхээр 1 литрийн ус, 5 литрийн ус, 20 литрийн ус маань өөр савлгаатай, өөр үнэтэй байдаг. Яг тэрнтэй адилхан асуулт байдаг учраас тэгээд нөгөө нэг та хоногт хичнээн талах хийдэг вэ юм уу, хийх вэ? Тийм ээ. Хэдэн төрлийн байх вэ? Хэдээс хэдэн граммын хооронд байх вэ гэд жоохон хэдэг асуухаар манайхан бас их бухимдалтайгаар ханддаг. Яг уу магадгүй би ойлгож байна л да, сүүлийн бараг 2 жилийн хугацаанд бид нар чинь карантин юу гэж гэртээ суугаад ер нь бол нийгэм даяараа дэлхийд даяараа бухимдалтай байгаа учраас ойлгож хүлээж авч байгаа. Тэгэхдээ бүгдээрээ илүү тодорхой ирвэл хаана цагаа хэмнэн, хаана зөв ойлголцсон, хаана хүндэтгэлтэй хандна шүү гэж би хэлмээр байна. Суйрлуулахад ажиллуулах, засаж залруулах. Төхөөрөмж доголдлоо гэсэн тохиолдолд бол бид нин даруй явж очиод төхөөрөмжийг ажилуулж өгдөг. Хамгийн богинохон хугацаанд бид нар Монгол улсад Туркид байгаа үйлдвэрийг төлөөлж байгаагийн гол одоо онцлог нь юу вэ гэхээр таны үйлдвэрлэл доголдоход эн чинь
төхөөрөмж шүү дээ. Цахилгаан хэлбэлцснээс л доголдож болно, буруу зөрүү дарснаас доголдож болно, техник төмрөл юм чинь тийм ээ, эвдэрч болно, яаж ч болно, дотгошоо нь юм ончиж болно. Таны тоног төхөөрөмж өнөөдөр доголдлоо гэхэд, зогслоо гэхэд, таны үйлдвэрлэл зогслоо гэхэд хамгийн богино хугацаанд таны үйлдвэрлэлийг хэвийн явуулахын төлөө өнөөдөр бид нэр энэ чинь ажиллаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Яаралтай сэлбэх хэрэгтэй бол бид нэр онгоцоор авдаг. Сүүлийн үед бол карантины үеэр D хичээлээр авж байгаа. Яаралтай биш тохиолдолд тийм ээ, ачаагаар авж байгаа. Сардаа 3 удаа ачаа түрхээс наашаа гардаг. 10 хоног тутамд нэг ачаа гарч байгаа гэсэн үг. Тэрэнгөөр авж болохоор бол тэрэнгөөрөө сэлбгийг авчирч өгдөг. Тэрнээс яаралтай хэрэгтэй бол бид нэр онгоцоор таны сэлбгийг авчирч өгдөг юм аа. Засвар үйлчилгээ орох уу? 2 жилийн баталгаанд хугацаанд болохоор засварын үйлчилгээ бол орж байгаа. Сэлбэх хэрэгсэл болохоор хэрвээ таны буруутай үйлдэлээс болоод төхөөрөмж эвдэрсэн бол тухайн сэлбэгийн үнийг нь та өөрөө төлөх үүрэг хүлээж байгаа юм. Одоогоор ер нь яг үйлдвэрээс шалтгаалсан сэлбэгийн эвдрэл бол юусаа гараагүй. Төхөөрөмжүүд маань чанартай сайн учраас тийм ээ. Буруу хэрэглэнээс болсон алдаа бол хаяа нэг гардаг юм аа. За, холын орон нутгаас яаж авах вэ гэхээр Улаанбаатараас орон нутаг хүртэлх зардлаа та өөрөө хариуцаад бид нэр эндээс нь харж агаад хамт байж агаад ачуулаад буулгах үед нь бас явж очиод хамт байж буулгалцдгаа гэж хариулсан байгаа. За, хэдэн компани нийлүүлсэн бэ? За, талх нарийн бовны хувьд бол 30 гарсан баха. Манай ерөнхийдөө видеос хэсэгт байгаа бичлэгүүдийг үзэхээр хаана өгсөн маань ер нь гараад ирнэ. Бүхэл нөгөө төхөөрөмж өгсөн газруудаа бичлэг хийхийг их хичээдэг. За, агуулгад ямар төхөөрөмж байгаа вэ гэсэн. Агуулгад болохоор эзэлхүүнээр таслагч, бэмбийлгэгч, амраагч, хуулагч гэсэн 4 төхөөрөмж байгаа. Энэ 4 маань 1 цагийн хүчин чадал нь 1800-аас 2200 ширхэг талах. За, технологичийн талаар бид нар болохоор яг хүнсний технологич тэр сайн, энэ үйлдвэрийн тэр хүн сайн гэж үнэхээр одоо мэдхгүй. Тэгэхээр та нар өөрсдөө шинээр үйлдвэрлэл эрхлэж байгаа бол хаанахын технологич сайн бэ гэдэг юм уу тийм ээ. Ямар хүн сайн бэ, хинтээ уулзвал сайн зөвлөгөө авах вэ гэдгээ өөрсдөө шийдсэн нь ер нь бол дээр ах шүү. За, тоног төхөөрөмжөө зөв ажиллуулах аюулгүй ажиллагаа. За, энийг сайн хэлчихсэн. Ерөнхийдөө тоног төхөөрөмжөө хүлээлгэж өгөхдөө 2 төрлийн мэдлэгийг суулгаж өгөхийг хичээдэг. Шаардлагатай бол voice record хийгээд аваарай, видео бичлэг хийгээд аваарай гэж бид нэр захидаг. Тэмдэглээд бичээд авч болно гэж хэлдэг. Төхөөрөмжийг яаж зөв ажиллах вэ? Энэ төхөөрөмжийн зөв ажиллагаа нь юу юм бэ гэдгийг бол зааж тайлбарлаж өгөн. Түүнээс гадна тухайн төхөөрөмж дээр та ямар аюулгүй ажиллагааг баримтлаж ажиллах вэ? Хаашаа нь гараа хийхгүй авах вэ гэдэг юм уу те? Цэвэрлэхтэй тогноос нь салганд гэдэг юм уу? Энийг нь энэ тал дээр нь ингэж унтрааж агаад ингэн унтраагаагүй тохиолдолд ийшнээ хурж болохгүй гэдэг юм уу? Аюулгүй ажиллагааны зааварчилгааг бас ер нь бол өгж байгаа. За, манайх руу залхахаасаа өмнө аль болох тоног төхөөрөмжийнхөө нэрсийг нь тодорхой болгоцсон байх хэрэгтэй. Гурил зурагч энэ загвараас 40 кг-ийнх нь гэдэг юм уу тийм ээ. Шарх шүүгээ энэ загвараас ийм хэмжээтэй нь гэдэг юм уу. Тийм тодорхой байх юм бол дорн үн хэлэхэд бол их амархан ингээд үнийн жагсаалтууд гар дээр байж байдаг. 9-10 нүүр юм. Талхны тоног төхөөрөмж шидвэ гингүүд нөгөө 9-10 нүүр хуудастай үнэ юуг нь хэлэх вэ гэдэг маань жоохон тодорхойгүй болчдөг учраас эхлээд төхөөрөмжөө тодруулаарай гэдэг аа. Гэхдээ бас нэг асуудал байна. Хэрвээ та ямар тоног төхөөрөмж авахаа бүр огт мэдэхгүй байгаа тохиолдолд тийм ээ, технологичтой уулзаагүй. За, энэ ажил ерөнхийдөө болохоор юм болов болохооргүй юм болов гэж толгоондоо зүгээр урьдчилсан тооцоо хийж байгаа тохиолдолд манай хуудас руу 3 төрлийн асуултанд хариулаад мессеж ирүүлэх юм бол бид наад захын зөвлөгөөг бол өгнө. Тэгээ ойролцоо дүнг бас хэлж өгөх боломжтой. Тэр нь юу гэхээр нэгдүгээрт та хоногт хэдэн талах хийх вэ? Хоёрдугаарт тэр талах маань хэдэн төрөл байх вэ? Нөгөө түрүүний хэлсэн 1000 талах маань нэг төрөл ах юм уу 10 төрөл ах юм уу гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид танд сонгох гурил зурагчныхаа хэмжээг нь үнийг нь тодорхойлох боломжтой гэсэн үг. Энийний дараа таны талах
хідээс хэдэн грамм байх вэ гэсэн ийм хэмжээг бид нар бас авдаг. Энэнгөөр бид нар талах бэлтгэлийн 4 төхөөрөмжөө сонгодог. Хідээс хэдэн граммаар тасалдаг байх хэрэгтэй. Таны талах том жижигээс шалтгаалаад бид нар бас 100-аа сонгодог. Тэгэхээр танд ойролцоод үнийн дүн хэлхийн тулд энэ 3 асуултанд хариулаад манайх руу мессеж явуулах юм бол би танд ойролцоогоор за тэдээс тэдийн хооронд цехний үн хэлбэлцэнэ гэд ойролцоо дүн бол хэлэх боломжтой. Дархан тоног төхөөрөмж ашиглаж байгаа цех байгаа юу? За дархан хүнс байгаа, дархан цех байгаа шүү. Өшөө дээр нь сая нөгөө тоног төхөөрөмж ерөнхий гэд хэлсэн чинь надад бас нэг юм санаанд орж ирж байна л да. Юу гэхээр талхны иж бүрэн төхөөрөмжөнд болохоор ойролцоогоор 9 төхөөрөмж ороод байгаа юм. Гэтэл 9 үлэнгийн авдаг газар бас байдгүй. Тэгэхээр танд би 9 төхөөрөмжийн үн хэлждэг. Та өөрөө дотроо 3 төхөөрөмж тооцоолж байгаа бол нөгөө та битэрийн үн тохирохгүй гэсэн үг байхгүй юу? Таны бодож байгаа 3 төхөөрөмжөнд миний хэлж байгаа 9 төхөөрөмжийн үн бүр тэнгэр газар шиг ялгаатай том бууж ирнэ гэсэн үг. Төхөөрөмжийн тухайд ерөнхийдөө би 9 төхөөрөмж бодсон шүү гэдгээ хэлээд үнэн ойролцоогоос тэдээс гэдгээ бол хэлнэ. Тэгэхээр зарим газрууд маань ажилтнаас хамаарч төхөөрөмж авдаг юм. Зарим хүмүүс ингэдэг байхгүй юу? Би ажилтнаас хамааралтай ажиллахгүй. Аль болох хүний гарт бага оролцуулнаа, тийм ээ. Хүнээс хамаарахгүй гэдэг утгаараа их төхөөрөмж авах гэдэг юм. 7-8 төхөөрөмж авдаг газар байдаг. Жохон ажил сурангуудаа би цалингаа нэмүүлэх чинь би хайж явна гэд годгоноод байдгүй. Найдвартай ажилтнтай газар болохоор 2-3 төхөөрөмж аваад яваандаа нэгээр нь ажиллаа ихсэх болгон дээр нэгээр нэмээд яваад байдаг. Одоо Улаанбаатарт их хөөрхөн нэг цех байдаг. 3 төхөөрөмж аваад 2 жилийн өмнө эхэлж ирсэн. Тухайд 500 талах хийдэг байсан. Тэгээ 500 талхан дээрээ 5 хүн 5 цаг гарan ажилладаг байсан юм аа. Тэгээд манайхаас 3 төхөөрөмж аваад 3 хүн 3 цаг ажилладаг болцсон. Тэгээд баярлалаа л гэдээсэн. Би сар болгон 2 хүний нийгмийн даатгал цалин зөндөө олон юм хэмнэж штэ. Би тэр 2 хүнээ өөр үйлдвэрлэлөөр шилжүүлсэн. Баярлалаа гэдэг гэсэн. Одоо 2 жил болчлоо. Одоо хоногт 1200 талах хийдэг болчихсон. Нөгөө л 3 хүн маань ажиллаж байгаа. Нөгөө л 3 цаг хിവэрэ ажиллаж байгаа. Тэгэхээр сайн тоног төхөөрөмж, чанартай тоног төхөөрөмж. Нэгдүгээрт цаг хэмнэ. Хүмүүсээ та өөрт ажил дээр хуваарлж болно. Хоёрдугаарт цалин нийгмийн даатгал гэдэг таны хувьд эдийн засгийн хувьд бас үйлдвэрлэл хэрэглэж байгаа хүний хувьд танд бас хэмнэлт гаргана. Гуравдугаарт гэх юм бол таны талах хүний гарын оролцоо бага болоод ирэхээр ижилхэн жигд гой гарна. Таны борлуулалт нэмэгдэнэ. Таны талхны өнгө зүс царай сайжирна. Би нөгөө хамгийн сүүлд Эрдэнэтэд хийсэн өглөө цехийн бичлэгийг оруулсан ч хүмүүс яг энэ шиг талах хиймээр байна гэд өглөө цехийн нөгөө нэг 100 талах бичлэгний төгсгөлд гардаг байхгүй юу? Тэр их таалагдсан юм шиг юм аа. Тэр талах чи хэдэн грамм юм бэ гэж асууна. Яг энэ талхыг яаж хийх вэ гэж асууна. Хөөхөн мессежнүүд ирнэ. Тэгэхээр таны талхнууд бүгдээрээ одоо жишээлбэл бид нэр гурилыг гараараа нухаад юм уу, гараараа ингээд илдээд ингээд хэвэнд оруулах гэхээр янз бүрийн хүчээр дардаг учраас талхаа буцаагаад хөндлөн сүсэнгүүт ингээд ширхэг нь сэрэг ч юм уу нягт нь ингээд өөр гарч ирээд байдаг байхгүй. Тэгэхээр төхөөрөмжөөр хуулийн дамжсан төхөөрөмж чинь яах вэ? Талх маань яах вэ гэхээр бүгдээрээ яг хэр юм шиг гоё ижилхэн жигд гарч ирнэ. Хүмүүст хэрэглэгчдэд бас их таалагдана. Тэгээд ерөнхийдөө явандаа борлуулалт ихсдэг юм аа. 2 жилийн өмнө 500 талах хийдэг газар 3 төхөөрөмж авч ирсэн. Тэгээд сая нэмээд 2 төхөөрөмж авсан. Одоо ингээд манахаас 5 төхөөрөмж авчлаа. 1200 талах хийдэг ийм хөөрхөн цех Улаанбаатарт байгаа. Гэх мэтчлэн тоног төхөөрөмжөө хэрвээ нэрлэлчих юм бол тийм ээ тэр гэд нэрлэлчих юм бол илүү тодорхой. Нэрлж чадахгүй бол миний түрүүний хэлсэн 3 асуултанд хариулаад мессеж чирээ. Тэгэхээр би ойролцоо дүнг бол хэлж өгөх боломжтой. Бурайд талханд бол ер нь тохирохгүй талдаа. Бурайд талхны зурмаг шингэн байгаад идэгин. Манай төхөөрөмжүүд чийгшлийн зэрэг нь 40-оос 65% зурмагт тохирдог. Тэрнээс илүү хатуу зурмаг юм уу их шингэн зурмаг болоод ирэхээр ерөнхийдөө манай төхөөрөмжүүд тохирохгүй. Гурил зурагчнаас бусд нь ер нь тохирохгүй, шарх шүүгээс бусд нь тохирохгүй болоод явчихж байгаа юм. Гэхдээ одоо энэ хөвсгөлийн үйлдвэр, эрдэнэтийн үйлдвэрүүд энэ төр маань бурайд талах хийгээд идэх манахаас төхөөрөмж аваад шингэн хөрөнгөө хураа гуралтай холиод ингээд өтгөвтөр болгож зуурдаг юм билээ штэ. Хэрвээ танах талхаа тэгж зуурдаг бол төхөөрөмж маань тохирно. Та өөрөө нөгөө чигшлийн хувийг бодоод үзээрэй. Манай төхөөрөмжөнд 40-оос 65% чиглэхтэй зурмууд тохирноо явна гэсэн үг. Ингээд таслагдаад, бүрэнхийлэгдээд, хойлогдоод явна гэсэн үг. Бүр ийм усан шингэн ингээд гарт барихаар ингээд урсаад идэг нэг тийм шингэн зурмаг байдаг штэ бурайдлахны.
хэвэнд хийгээд хөөлгöd идэг. Тийм шингэн зурмаг бол за өстой зурагч, шарах шүгэ, нөгөө хөөлгөгч энэ гурвал болох байх. Тэрнээс биш бэлтгэлийн дөрөнд хөрөмжөөр маань бол дамжихгүй. Их хатуу болон их шингэн зурмагт тохиромжгүй гэд ерөнхийдөө ойлгоцоход болно. Тэгээд энэ чигшлийн хувийг би асуухаар бас хүмүүс нөгөө мэдхгүй байгаад байдаг. Мэдэхэд бас хэцүүлтэй. Тийм учраас технологичтой холбогдоорой гээд байгаа юм л да. Хичнээн килограмм гурал хичнээн литр ус хийх вэ гэгээд би асуухаар мэдээж та талах хийж байгаагүй хүн бол энийг мэдэх аргагүй шүү дээ. Тэгэхээр нөгөө технологичтой холбогдчоо дараа наттай холбогдоорой гэдэг байгаа шалтгаан нь тэр юм л да. За тэгээд бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт хүсье.